2016 оны сонгуульд нэр дэвшигчид болон намууд оролцох тактик захаасаа ил болж эхэлж байх шиг байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн гол төлөвлөгөө намууд засгийн эрхийг дангаараа барихын тулд бусад жижиг намуудыг өөрсдийн хүрээлтэд багтаах явдал гэж тодорхойлж болохоор байна. Үүний эхлэл болгож Ардчилсан намынхан өнгөрсөн 2 дугаар сард Иргэний зориг ногоо намыг өөртөө нэгтгэсэн. Харин дараа нь одоогийн шударга ёс эвслийн нэг хэсгийг бүрдүүлэгч Монголын үндэсний Ардчилсан намтай тохиролцоонд хүрч ирэх сонгуульд нэг далбаан дор оролцохоор болсон. Тэгвэл энэ хаврын хамгийн сонирхолтой үйл явдал ойрын өдрүүдэд өрнөх бололтой. Тэрний юу гэвэл Монгол Ардын нам болоод Монгол Ардын хувьсгал намын нэгдэх асуудал юм а. Намууд өнгөрсөн намраас хойш нэгдэх эсвэл сонгуульд эвсэж оролцох талаар яриагаа олон нийтэд цухалзуулж эхэлсэн. Өнгөрсөн намар хоёр намын ахмад гишүүд тэр дундаа Монгол Ардын хувьсгал намын ахмад гишүүд Монгол Ардын намтай хамтрах талаар хурал хэлж өөрсдийн санал бодлоо илэрхийлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр болсон эх орончдын баярагч мөн хамтдаа гаргараасаа барин тэмдэглэлээ. Энэ бүгдээс харахад хоёр нам ирэх сонгуульд дөрөв харшуулан оролцох өдөр холгүй байгаа бололтой. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар Монгол Ардын нам болон Монгол Ардын хувьсгал намын дээд түвшний удирдлагууд нэгдэх талаар ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн гинэ. Хоёр намыг төлөөлөн улсын хурал цугаа гишүүжгсэн энэ асуудлыг үүсэхгүй байгаа. Харин намуудын зарим гишүүд нь нэгдэх нийлэг асуудлыг зөвшөөрөхгүй байгаа учраас өдийг хүртэл сунжирж байгаа талуурч их сурвалжууд хэлсээр байгаа юм а. Ингээд ямар ч байсан намуудын байр суурь ямар байгаа талаар сонирхлоо. Ер нь бол аль ч намтай хамтарч эвсэл байгуулахад бол сонгуулийн хуулиар нээлттэй байгаа. Зүгээр нэгдэнэ гэдэг бол сонгуулийн хуулиарч төр хэрвээ 16 оны сонгуульд орохгүй гэвэл нэгдэх тухай асуудал ирж байгаа. Тэгэхээр нэгэнд 16 оны сонгуульд аль улсын хүч нь орно гэж байгаа тохиолдолд бол эвсэх тухай асуудал нээлттэй байгаа. Ардчилсан намын ирэх сонгуульд бэлтгэл хүчээ зузаатгаж байгааг харсан Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгал намынхан хүчээ нэгдэх талаарх тохироо хийсэн нөхөө тодорхой болж байх шиг байна. Мөн албан бус их сурвалжийн мэдээлж байгаагаар Ардчилсан намынхан өнгөржин өвлжөнгөө хуурцсан их баяр би дахин хүчтэй болно гэж өөрийгөө хурцал цугаа сурагтай. Харин хүчтэй болох тэр алхам нь хоёр намын нэгдэл байж болох юм. Хамгийн сонирхолтой нь эвсэл бол сонгуульд оролцох бус нэгдэх талаарх яриач мөн яригдаж байгаа юм а. Маргааш нөгөөдөр энэний дараа бас тодорхой ажлуудыг хийх ёстой баха, хийх гэж төлөвлөж байгаа хаа л гэж тэгж бодож байна. Ер нь нэг байсан нам хоёр болчиход ингээ хэдэн жил боллоо шүү дээ. Эндээс хамгийн их хохирж байгаа нь бол Монголын ард түмэн хохирж байгаа. Монголын төрөл хохирж байгаа. Тийм учраас ер нь одоо тустай байснаас юм нэгдэж явсан дээр. Сууж явсан барнаас цуглд суусан шаазгаад иргэдэг. Ер нь хүчээ нэгдэх цаг болсон. Эндээс Монголын ард түмэн монголчууд бүгдээрээ л хожих юм байгаа. Ингээд улс төр унтаж чуулганы хуралдаан завсарлаж гишүүд нэр дэвших тойрог руугаа хүлгийн жолоо залсан энэ өдрүүдэд төрийн ордон дээр хоёр намын нэгдэх тухай асуудал хамгийн их яригдаж байгаа гэж хэлж болно. Монгол Ардын хувьсгал нам, Монгол Ардын намын нэгдлээс айх ёстой нам нь мэдээж одоогийн их баригч Ардчилсан нам болж таарч байгаа юм а. Мөн түүнчлэн Ардчилсан нам Иргэний зориг ногоо намтай Монголын үндэсний Ардчилсан намтай эвссэн. Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгал нам нэгдэх асуудлууд ч мөн яригдаж эхэлж байгаа энэ үед бид хэрвээ улс төрийн ууган хүчин угшил нэгтээ хоёр нам нэгдэх асуудал дээр зарим жижиг намуудын байр суурь төлөөллийг сонссон юм а. Одоо бид нар одоо намууд нэгдээд өөрсдөө үйл ажиллагаа явуулж явах эсэргүүцэх тийм нэгэн байр суурь илэрхийлэх утгагүй шүү дээ тийм ээ. Гэтэ хамгийн гол нь одоо улс төрийн ертөнцид одоо юу гэдэг чим зүүнийн баруун гэдгээрээ ялгарч байгаа нь их давуу тал гэж ажиглаж байна. Өөрөөр хэлбэл одоо улс төрийн онолынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж гинэ үү гэж харж байна. Тэгээ намын удирдлагууд нь бол одоо сонгуулийн өмнө үү, сонгуулийн хойно ямар ч энэ хоёр нам нэгдэх байх гэсэн юм байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэр хүрээнд л ойлгож байгаа. Ямар ч тач Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгал нам хоёр нэгтгэн дарга нарын төвшөнд нэгэнтээ яригдан баталгаажсан бололтой. Харин нэгдэх уснаа зарлах өдөр нь өнөөдрөө ойрын өдрүүдөө гэдэг нь сонирхол татаж байгаа юм а. Мөн энэ хоёр намын нэгдэл эвслийг тараах хэмжээнд өрнөн гэдэг бас яриаж анхаарал татаж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.